Артур хийсэн дасгалын хэмжээ түүний биеийн жинд хэрхэн нөлөөлж байгааг судлахыг хүсжээ. Тэрээр өмнөх 7 хоног бүр дасгал хийсэн цагийн тоо ба энэ 7 хоног дахь жингийн өөрчлөлтийг тэмдэглэсэн. Эерэг утгаар нь тэрээр жин нэмснийг харуулж байгаа юм. Сөрөг тоо буюу сөрөг утга нь түүний хасагдсан жинг зан. Артур доор үзүүлсэн мэдээллийн дагуу цэгэн морь байгуулахыг хүсэж байгаа гэж үзье. Доорх өгүүлбэрүүдийг гүйцээ. Дасгалын хэмжээг бид үл хамаарах хувьсагч болгон хэвтээ тэнхлийн хувьсагч болгох хүсэлтэй байна. Харин түүнээс хамаарах хувьсагчаа босоо тэнхлэг дээр байршуулъя. Иймд дасгалын хэмжээ нь бөгөөд түүний жин нэмэгдэх болон хасагдахад нөлөөлнө. Иймээс бид дасгалын тоог бусад хувьсагчийг удирдах байгаа эсвэл магадгүй бусад хувьсагчийг удирдах хувьсагч гэж нэрлэнэ. Бид бусад хувьсагчийг удирдах байгаа эсхийг судлахыг хүсэж байгаа. Бид үүнийг хэвтээ тэнхлэгтээр байрлуулна. Энэ тэнхлэгтээр хамрах хүрээ нь бид энэ судалгааны явцад түүний хийж байгаа дасгалын хүрээг харах хэрэгтэй. Иймээс харцгаая. Түүний нэг цагт хийдэг хамгийн их дасгалын хэмжээг харвал 8.9 байна. Тэр хийдэг хамгийн их дасгалын хэмжээ шиг харагдаж байна. Харин хамгийн бага нь ямар вэ? Түүний хийдэг хамгийн бага дасгалын хэмжээ нь 0.3 нь хамгийн бага дасгалын хэмжээ байна. Иймээс бид 0.3-аас эхэлнэ. Эсвэл бид тэгээс эхлээд 8 хүртэлх бүх утга авч болно. Гэхдээ энэ нь хангалттай биш. Яагаад гэвэл 8.4, 8.9 гэсэн хоёр утга байгаа. Бид 10 хүртэл авах хэрэгтэй. Бид сөрөг утга тодорхойлох шаардлагагүй. Яагаад гэвэл дасгалын хэмжээ сөрөг биш юм. Иймээс тэгээс 10 хүртэл хангалттай.